Бүгдээрээ сайн байцгаана уу? За өнөөдөр нэгэн үзэгчийн хүсэлтийн дагуу та хэдтэй 2024 онд нээлттэйсэн Big World гэх киног ярьж өгөхөр бэлтгэлээ. Хятадын нэрд жүжигчин Джексон Yiгийн бүтээсэн энэ дүр нь олон хүнд итгэл найдар өгөө зогсохгүй, сэтгэлийн хөдлөгсөн, юм бодогдуулах гайхалтай бүтээл болсон байна. За тэгээд та бүхэн маань лайка дараад хамтдаа кино руугаа орцгоё. Кино маань аавчтайгаа амьдардаг 20 настай Лю Чинхуа хүүг харуулж байгаагаар эхэлдэг. Тархины саажилттай тэрээр саяхан ахлах сургуулаа төгсөн. Одоо коллежид орох шалгалтанд бэлдэж байгаа юм. Нэгэн өглөө дээвэр дээр байх үед нь нэг танил хоолой сонсогдсон очоод хартал. Эмээ нь асрамжийн газараас хурж иржээ. Аав ээж нь ажил гээд завгүй тул хүүтэй шалгалтанд бэлдүүлэх ойр зур ажил туслуулахаар эмээг нь гуйсан юм байна. Хүү хэдий саажилттай ч гэсэн эмээгийнхэн альчуурыг хичээнгүүлээ өвхөн. Энэ үед утсан дууран Чинхэнгийн багшлах гэж буй сургалтын төвийнхэн эх 7 хоногт түүнээр туршилтын лекц тавиулахыг зөвшөөрсөн хариу явуулжээ. Ингээд хэд хоногоос хүүгийн төрсөн өдөр тохиодог. Найзуудаараа баяр хүргэн эмээ жилийн дараа гэртээ ирж байгаа учраас хоолны хажуугаар хамтдаа ганц хоёр хундаг тулгана. Тэгээд эмээ нь тэдэнд ингэж хэлж байна. Хэдүүлээ уулзсных ойрхон цэцэрлэг түрээлэнд хөгжмийн бэлтгэлээ хийвэл ямар вэ? Хүмүүс чимээ шууган гаргалаа гэж уурлахгүй. Абас тоглолтоо их газар болох хэрэгтэй гэд ярилцаж байтал Чинхэ гинтл хоолнд хахдаг. Анх удаага ууж байгаа болохоор маш амархан согтон. Орой ээж нь та яах гэж хүүдмэн арх өгсөн юм. Би танд хэлсэн биз дээ. Тэр зөвхөн хичээлэл бэлтгэх ёстой гэж уурлахад. Эмээ нь өнөөдөр хүүе чинь төрсөн өдөр. Тэр одоо том хүн болсон. Зарим шийдвэрийг өөрөөр нь гаргуулах хэрэгтэй. Хэрэг би байгаагүй бол чи хүүгээ өсгөж чадахгүй байх байсан гэд ээж охин хоёр маргадаг. Ээж нь хүүгээ өсгөх гэж маш их зүйлийг туулсан тул хүүдээ санаа зовсон нь гарцаагүй. Чинхэ шартаа твдэх үедээ эмээд саяхан муур нүгсний хилэн чемдан доторооч хүүхчиг ажилдаг. Маргааш ээж нь эхлээд бичгийн эв дээрээ ажиллаад дараа нь дасгалаа ихийг сануулж бас өдөр 2 цагт математикийн шалгалтанд явуулаарай хэмээн эмээд нь загжуулдээн. Гэвч аав ээж нь явсны дараа тэр хоёр өнөөх сургалтын төв рүү очив. Ээж нь хүүгээ бодсондоо гэртэйгээр коллежид явуулахар шийдсэн бол харин хүүгийн хувьд багаасаа ном уншихын зэрэгцээ шүлэг бичин. Утга уран зохиолд үнэхээр дуртай учраас багшийг сургуульд орохыг юунаас ч илүүтэй хүсэж байгаа юм байна. Энэ нь ч түүнийг багшлах сонирхолтой болгон өнөөдөр энэхүү сургалтын төвийн сурагчдад уншсан зохиолынхоо нэг хэсгээс танилцуулж байгаа юм. Гэхдээ хүүхдүүд ярьсан зохиолын биш харин гадна харагдах байдалд нь ач холбогдол өгөн та ямар өвчнөд вэ гэх зэрэгээр шоолцгооно. Лекц дуусгаад захирал нь гайхалтай хичээл заалаа хүүхдүүд таалагдсан гэдэгч саажилтаас нь олж багшаар ажиллах боломжгүй гэдгээ учирлаж хэлв. Татгалзсан хариу авсны дараа эмийн хүүтэйгээ хоол идэн суухдаа бөмбөрчин найзыгаа маргааш ирээрээ хамт тоглолтод бэлдээ гэхэд өвгөн гинт хамтлагаас гарна хэмээн бухимдаж гарлаа. Хүүгийн дэлгүүрээс тэдний худалдаа авалт хийгэрэй гэж хэлсэн ч хэн ч очоогүй тул гомцондоо ингэж ууралж байгаа юм байна. Ингээд хаанаас бөмбөрчөө олох вэ гэд тэднийг сандарч байхад эмээд нь бодол орж ирэн ач хүүгээ бөмбөрчнөр авахар гуйж эхэллээ. Удалгүй Чинхэ хүүхдтэй эмэгтэй сандлаа өгөн зогсоод явж байтал автобус гэнт торомслон газар дунав. Эмийн хүүгээ усхан түүнд битгий өр ийм хүмүүс гэж юу гэж байгаа юм. Миний хүү автобусаар явж болохгүй гэж юу хэмээн жолоочтой нэрлэлдэг. Хүмүүс хойноос яагаад зогсож ба хурдан яваач гэцгэх бөгөөд хоолны үеэр ээж нь давтлах нь юу болж байгааг асуухад эмээ нь тэр сайн байгаа хичээлээ давтаад хоолойч идэх зав гараагүй гэж худлаа ярив. Эмээ нь хүүтэйгээ нийлэн ээжээс нь зарим зүйлсийг нууж ирсэн ажээ. Чинхэг босч явхад ээж нь эмчнэр намайг саархаа хинэх хэрэгтэй гэсэн. Би түнд энэ талаар дараа хэлнэ гэв. Чинхэ өнөөдрийн 100 бус харьцсан жолоочод гомдол явуулан эмийн хүүдээ том болсон эр хүн заримдаа худлаа ярих хэрэг гардаг. Ээж чинь ямар хүн билээ дээ. За алуу эмээдээ туслаадах гэж гуйсаар хамтлагтаа авдаг. Хүү эмээгээ гомдоохгүй гэсэндээ аль чатгаараа хичээдэгч нэг л болж өгөхгүй л байв. Найз нь хүүг нь мэдрэл муутай цөхөрөж барьж чадахгүй байж яаж бөмбөр тоглох юм бэ гэж үг хаяхад эмээ нь хүүгээ өмөр түнлүү дайрдаг. Тэднийг саллахаар бууин болж байх хооронд Чинхэ дискийг буцааж шидэхээр гараа сунгатал нэг охин гүйж ирээд инээмсэглэн буцааж явна. Тэрхүү агшинд цаа удаашран хүү анх удаага ийм мэдрэмж авч үзв. Найзууд бурууга хүлээн эвлэрсний дараа эмээ хүү хоёр бөмбөрөө тоглосоор гэртээ ирдэг. Ингээд тэр оройн
Хүү өнөө хохныг бодон суун. Энэ үед ээж нь орж ирээд автан цуг удаа хугацаанд хол газар явахаар олсноо хэлэн эмээгийнхээ үгэнд ороод гэртээ хичээлээ хийгэрэй гэж загтаг. Хүү юу болсныг мэдхийг хүссэн ч ээж нь хэлэхээс татгалзах бөгөөд гарч явахаас өмнө хэрвээ их сургууль тэнцвэл би явж болох уу гэж асуутал. Ээж нь миний хэлснээр л бай. Хэрвээ тэнцвэл би төлбөрийг чинь төлөхгүй шүү гэж уурлав. Тэгтэл эмээ нь миний хөрөнгө оруулалт сайн явж байгаа. Зардлаа нөхмөгцөө чиний сургалтын төлбөрийг чинь төлнө хэмээн тайвшруулдаг. Эмээ нь ач хууийнхаа төлөө юу ч хийхэд бэлэн тийм л гайхалтай нэг юм. Маргааш өглөө нь ээж нь бороотой үед өмсөх хувцсыг сонгож өгөн өдөрнхөө хамтлагийн хөгчүүдтэй гар утсаар тэтгэврээ баталгаажуулахад нь тусалдаг. Тэгэхэд өнөөх охин ирээд бөмбөрийг цогч үзгээд Дэв бөмбөртөөгөө ирэн тэдний шийдвэртээ саналны хэлэхгүй байгаа нь хүүгийн хэрэг байхгүй гэдгийг хэлж байгаа мэт. Өвөн хүүг хараад зохиороо зөв барьж чадахгүй байгаа хүн яаж бөмбөр тоглох вүлээ? Над чиг тоглох хэрэгтэй гэд бөмбөрөө нүдэж эхлэв. Охин үзүүлээд өг гэхэд манай хүү хэмлийн дагаж тоглодог. Өрсөлдөөн ширүүлсэн Дэв илүү хурдтай тоглоход чинхэ охины өмнө ялагдахыг хүсэлгүй хамаг чадлаараа хичээнэ. Ингээд өгнийг хүс цуун ядарч унснаар тэд тэнцсэн гэж үздэг. Ялагч тодроогүй тул тэмцээндхийн төрүүлсэн нь хамтлагийн бөмбөрчнөр сонгогдохоор боллоо. Удалгүй хүү өнөөх охинтой 0-д таарах ба охины нэрийг мэдэн ганц хоёрыг солих гэхэд яя дараа уулзъягээд бушуухан явдаг. Эмээ нь чи зөвхөн нэрийг л мэдвүү хэмээн хүүгээ сайн болсныг анзаарчээ. Тэр орон чинхэ түүнтэй хамт байна гэж зүүдлэх ба өглөө эмээ цайгаа уухта өнөөх охины тухай асуух гэтэл хүү кафед ажилд ороод сургалтын төлбөр олмоор байна гэлээ. Хэдий эмээ нь эсэргүүцэж болгоч гэлээ хүүдээ хуучин утсаа өгөн энэ гуйлтыг зөвшөөрдөг. Гэрлэн тохиогоор гарахдаа эмээ нууцаар дагж байг анзаарна. Менежерт нь анкета өгөөд ажилд орохоор ирснээ хэлэхэд менежер нь түүнд хэрвээ үнэхээр л ажилмаар байвал надад эдгээр чадруудыг харуулах хэрэгтэй. Баристагийн ажил мөнгөтэй харьцдаг, копины үн төрлийг цээжлэхийг шаарддаг, бас удаан зогсох шаардлагатай байдаг. Эхлээд чамайг чадах хэсгийг мэд хэрэгтэй байна. Надад яаж алхахтгаа харуулаач гэхэд чинхэ цаашнаа шалхангаа кафены менюг чангаар уншина. Гэвч менежер нь зүгээр л энгийн хүн ажилуулах хүсэлтэй байгаа гэлээ. Үүний дараа эмээ нь хоол авч өгөнгөө дотор юу болов? Чамайг аваагүй тэдний буруу. Кафенуудад ирээдүй байхгүйгээд муулж байтал хүн яаж данс нээдгийг асуув. Тэд ярилцаад түүнийг ажилд авсан юм байна. Эмээ нь баярын нулимс сунгаан ачууг чангаар тэврв. Дараа нь тэр хоёр бэлтгэлээ ихээр очтол Дэв уурлаж хашгичан хэн нэгэн бөмбөрийг хагалж эвдэлжээ. Яя түүнийг ялуулах гэсэндээ бөмбөрийг хагалсан байна. Ингээд тэр өдрөөс хойш чинхэгийн амьдрал өөрчлөгдөнө. Амьдралыг илүү сайхнаар харан ажлын ур чадвараа сайжруулахын хажуугаар хүн тайртай болох тэр мэдрэмжийг мэдэрчээ. Яя зориулан 2 мөрд шүлэг бичих бөгөөд хэд хоногоос эмээ нь найзуудаа дуудаад хамтдаа оройн хоол идэхээр Яягч бас урьсан байдаг. Яя өрөөнд нь ороод тэмдэглэлийн сонирхон түүнийг яг л яруу найрагч шиг гайхалтай шүлэг бичсэн байна гэв. Чинхэ түн зориул бичсэн 2 мөртөө харуулах үед ээж нь залгаад тэдэнд очино гэдгээ хэлэлгүй гинт ирдэг. Энэ хооронд хүү муурныхаа талаар яран өөрийгөө бусад хүмүүс шиг л зүрх сэтгэлтэй гэдгээ хэлэх үед Яя өөрт нь сайн болсныг ойлгон гарч явах гэтэл энэ үед ээж нь орж ирэн хүмүүсийг явуулаад хүүгээсээ ингэж асууж байна. Энэ охин чинь хин юм? Бити худлаа яриад байж би хүүхэн ангийн бүх хүүхдүүдийг мэднэ. Та хоёр нийлж надаас юмнуудыг болоо юу гэж уурлахад хүү багшийн сургуульд хүсэлж явуулсан. Бас кафед ажиллаж байгаа. Эмээг бити цаг нь энэ бол миний шийдвэр. Хэрвээ та зөвшөөрөхгүй бол би төлбөрөө өөрөө төлнө гэж ээжтэйгээ хэрэлдэв. Тэгтэл ээж нь тэд чамайг хязгаарч авахгүй. Эсвэл гэхэд чи багш болж чадах уу? Чамайг яагаад аавна гэж бодов гэхэд хүү тэслэхгүй. Тэгвэл та яах гэж намайг төрүүлсэн юм? Миний юм байгаа нь хэний буруу вэ хэмээн ээжигээ гомдоо хөвсийг шууд хэлж орхидог. Тэр оройн чинхэ ээжигээ гомдоосондоо өөрийгөө буруутгах нь. Дээврээс сүсрэх тухай хэлэхэд эмээ цогч аваад алив юм идэгж тайвшруулдаг. Хүү пиццэг имжлэгээндээ таслалгүй явна. Тэнд уйлд суугаа эмэгтэйг хараад ээжигээ ямар ихээр зоолсноо ойлгох шиг болов. Жолооны үнэлэхтэй болохоор хүү шалгалт өгөх бөгөөд өдөр нь манай эдийг хөгжмийн бэлтгэлээ хийж байхад аав залган эмээ нь хүүгээ том ах болсон хэмээн эмнэлэг рүү дагуулж очино. Чинхэ дүүгээ харахад ойртол ээж нь түнд бити хүргэж түлгэж холдуулдаг.
Оройн гэрлүү харих замдаа та үнийг мэдж байсан байж яагаад надад хэлээгүй юм бэ гэхэд эмээ нь ээж чинь сахар өндөр байсан учраас хүүхд золбох эрсдэлтэй байсан юм. Бид хүүхдийг аварч чадах эсэхээ мэдээгүй. Тийм учраас эмчнэр ээжийг чинь хэвдэж эмчлүүл гэсэн юм хэмээн бүгдийг тайлбарлав. Энэ мөчөд Чинхэгийн толгойд та намайг өрүүлж ингэж болохгүй, тэгж болохгүй гэдэг би энэ гэр бүлд ачаа болдгоо мэднэ. Миний ийм төрсөн нь таны алдаа гих зэргээр ээжигээ гомдоодсон мөчөө санан өөрийгөө улам ихэр буруудгаж байлаа. Ингээд нэг өдөр Яятай уулзаад хамтдаа музей үзэхэр болдог. Чинхэ гарнаас нь атгах гэтэл Яя би засах хэрэгтэй байна гэж хэлээд явснаар хүү тэрхэн мөчөд түүнтэй ахиж хэзээ ч уулзахгүй гэдгийг ойлгожээ. Гонигтайгаар гэртээ ирээд өөрийнхөө хийсэн чихрээ ээжтэй бэлгэлэхэр бэлдсэн байв. Гэвч ээж нь огт чихрээ идэж болохгүй тул Чинхэ сэтгэлээ шингээсэн бэлгээ өгч чадахгүй даа гониглон эмээгээ галтгуулуу явах хооронд ганцаараа нэгээр нь идэж эхэлдэг. Энэ бүх үйл явдлын дараа түүнд өвдөлтөө сөөр зүйл үлдээгүү тул бүх чихрээ шууд ам руугаа чихнэ. Чихэр хоолойнд нь тэглэн эмээ сандраад хамаг аргаа бардаг. Хэсэг ухаалтах үедээ өнгөрсөн дурсамжаа санан баг байхдаа аав ээж нь түүнийг олохгүй бол бидний амьдрал илүү дээр болохгүй гэж юу хэмээн ярьж байсныг нууцаар сонсчээ. Аав ээж нь түүнийг төрүүлсэндээ харамсаж байсан юм байна. Гэхдээ ухаарад сэрэхтэй огт буруугаар бодож байснаа мэдж авдаг. Ээж нь түүнийг төрүүлэхдээ хамаг чадлаараа дүлсэн боловч эмчнэр буруу хийж байна гэдгийг огт хэлээгүй юм байна. Ээж нь хүүдээ санаа зовсондоо аливаа зүйлийг хоригж ирснээ хэлэн дүүгийн төрүүлэхдээ дахиад буруу хийнэ гэдгээсэн. Хүүгээ албаар түлхэхгээгүй юм шүү. Би сандарсан, муу айсан. Ахад өөрийгөө буруутгахгүй гэхээс ээжигээ үнэхээр уучлаарай хэмээн уйлж эхлэв. Чинхэ ээжигээ тэврэн юу ч болж байсан өрүүлж хажууд нь байх болно гэдэг. Ингээд хэд хоногийн дараа хүү хэмээн амьдралдаа буцаад оржээ. Нэгэн орой Чинхэ унт чадахгүй байсан тул эмээтэйг ярин суудаг. Эмээ түнд ээж чинь чамд яаж хэлэхээ мэдэхгүй байсан юм. Ээжигээ буруутгаж болохгүй. Учир нь би түнд сайн ээж байхыг заагаагүй. Аав нь хаж явсны дараа би ээж чинь 5 настай байхад охиндоо мөнгө олохоор 10 жил төвдөд ажилласан. Би түнд хамгийн хэрэгтэй үед нь хамт байж чадаагүй хэмээн хэлв. Унтахаас өмнө эмээ түнд өдөр захиа ирснийг хэлэхэд Чинхэ захиаг задлаад нүдэндээ итгэж чаддаггүй. Түнд багшийг сургуулаас суралцахыг зөвшөөрсөн загтал ирсэн байна. Хүүгийн хичээл зүтгэл эмээгийн дэмжлэгийн ачаар инхүү мөрөөдөл нь биелжээ. Хэд хоногийн дараа манай эдийг тоглолт руугаа явахаар хүлээх үед Чинхэ Яяг ирсэн байг холоос анзаардаг. Гэтэл энэ үед цагдаагийн газраас холбогдсон зохион байгуулагч нь хүмүүсийг луурдсан гэдэг нь шалгалтын явцад тогтооджээ. Харин аз уулж эмээ олон удаа холигтууж байсан учраас мөнгөө явуулаагүй. Тэд зөвхөн галтрын тасалбарын мөнгөөр шатсан юм байна. Бүгд гонсгор царайлах үед өнөөх автобусны компани уучлалт гуйхаар тэднийг дууджээ. Дараа нь бэлэгсэл төвөн түүнийг тайзан дээр гарахыг урьлаа. Чинхэ тайзан дээр гараад ингэж хэлж байна. Тэд миний асуудлыг шийднэ гэж найдаж байсан ч тийм биш байж. Гэхдээ би үүнд уурлахгүй, бас гомдохгүй. Би ээж эмээгээсээ асуусан. Яагаад над шиг хүмүүс байдаг юм гэж. Гэхдээ би хариулт авч чадаагүй. Би өрөвдсөн, жигсэн гэд олон харцтай тулгарсан. Харин эдгээр ахмадууд намайг хүн гэдэг утгаар минь хандаж, яг л өөрийн хүмүүсээ олсон мэт санагдаж байгаа. Торхны онлоор багт амжин хамгийн урт биш, харин хамгийн богино модоор тодорхойлогддог. Яг үүнтэй адил бид энэ дэлхийн тэр богино мод нь юм. Би хичнээн жижиг эвдэрхий харагдаж байгаач хүмүүс байгаагаар минь хүлээж авахыг хүсэж байна. Над шиг бус хүмүүсийг ч бас тэгж хараасай хэмээн хэлв. Түүний энэ үг тэнд байсан бүх хүмүүсийн сэтгэлд хүрчээ. Чинхэ бяцхан дүүтэйгээ уулзаад баяр баясгал өөрийн аз жаргалаа олсон бололтой. Ингээд киноны төгсгөлд Чинхэ сургууль руу явах замдаа эмээдээ хандан намайг өөрөө явахыг минь зөвшөөрөөч. Би одоо том хүн болсон хэмээн хэлснээр эмээ өнгөрснийг тавьж явуулж байгаа мэт дотор нь уужрах шиг болов. Амьдрал бидэнд төг сэмлэлийг өгч чадахгүй ч гэлээ. Багахан хичээл зүтгэл бас үргэлж ардч нь байдаг тэр гайхалтай хүмүүс байхад чи чангаас чанга чимээг гаргаж чадна. Гол нь үүнийг хийх үедээ тэр хүмүүсийг хязээж битгий мартаарай. Та бүхэнд маань энэхүү кино тайлбар маань таалагдсан бол лайк, subscribe дарж, доор коммент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй.
За тэгэхээр дараагийн видеогоор уулзцаая. Түр баяртай.